Цэргийн гавьяаны одонтой Ховд аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өөрчлөлт, эрүү хэв журмын нөхцөл байдал, нийгмийн хөгжил дэвшилттэй уялдан үйл ажиллагааныхаа шинжилгээг эрчимтэй явуулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөд биелүүлэн ажиллаж байгаа юм а. Тус хамт олон 2016 оны ажиллаад өгнөж үйл ажиллагааныхаа тайлангийн хурлаа зохион байгууллаа. Тайлангийн хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн бусдыгаа манлайлж ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яамны шагналаар шагнуулжаад туйлд их баяртай байна. Энэ маань хийсэн бүтээсэн минь үнэлж төр засгаас болгосон болов уу гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын 2016 оны ажил мэргэжлийн аваргаар шалгартсандаа баяртай байна. За би цагдаагийн байгууллагад нийтдээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд өшөө хийсэн бүтээсэн олон ажил амжилтууд зөндөө байгаа. Ийм учраас манай цагдаагийн газрын хамт олон маань 2017 онд энэ 16 оныхаа амжилтыг баттгаж улам илүү их хүчтэй ажиллана гэж хэлэхээр байна. Иргэд та бүхэнд амар амгалан сахиулж ажиллана. Ийхүү 2016 оны тайлангийн хурлаа Ховд аймгийн цагдаагийн газар хийж хөдөлмөрийн тэргүүний ажил мэргэжлийн шилдэг оны онцлог алба хаагчдаа шалгаруулж шагнаж урамшуулан цаг наргүй ажилдаг цагдаагийн алба хаагчдынхаа ажилд нь урам зориг өглөө. Шинэ жилийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь цагдаагийн газрын хамт олон иргэд олон нийтийнхээ аюулгүй байдлыг хангаж ая тухтай баярлах нөхцөл боломжийг бүрдүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахаар болж байна.